Сайн байцгаана уу? Намайг инх 50 гэдэг. Би өнөөдрөөс ахгуулаад энэ CSS сайт ирэх бодлогыг оруулаад явах болно. За тэгэхээр өнөөдрийн бодлогоор weird algorithm. За энэ бодлого нь болохоор гараас n тоо аваад хэрв n тоо тэгш байх юм бол 2 тоо. Харин сондгоо байх юм бол 3-аар үржүүлээд нэгийг нэмнэ. За энэ алгоритм нь n-ийг 1 хүртэл 1 болтол үргэлжилнэ. За энэ жишээн дээр n 3 гэж өгсөн байна. За энэ 3 чинь сондгоо тоочоос 3-ыг 3-т үржүүлээд нэгийг нэмэхээр 10. 10-ыг 10 чинь тэгш тоо учраас 2 тоо болохоор 5. 5 чинь сондгоо тоочоос 3-т үржүүлээ 15 нэгийг нэмээд 16. 16-г 2 тоо болохоор 8. 8-ыг 2 тоо болохоор 8 чинь тэгш тоо учраас 2 тоо. Тэгээд 4. 4 чинь бас тэгш тоо. 2 тоо болохоор 2. 2-ыг 2 чинь бас өөрөө тэгш тоо. Тэгээ 2 тоо болохоор 1. За тэгээд n-ийнхаа бүх утгыг хэвлээд явах юм байна. За эхлээд гараас n тоо. За тэгээ n тоогоо оруулаад за n 1 хүртэл үргэлжлэнэ. За if n-ийг 2 туваагаад үлдэгдэл нь тэгтээ тэнцвэл тэгш тоо буюу n тэнцүү n-ийг хуваах нь 2. Хэрвээ сондгоо тоо байх юм бол n тэнцүү n-ийг үржигдэг нь 3 нэмдэг нь 1. Энэ дээр cout энэ за шалгая. За алтаа гарлаа. 3-аас хамт хэвлэх юм байна. За одоо тэгээд тестэндээ тэнцвчлээ. За одоо хэдүүлээ бодлогоо дахиад харуул. n-ийн хязгаарлалт нь n 1-ээс их 16 зэрэгтээс бага. Тэгэхээр энэ интэд багтахгүй. Тэгэхээр long data type. За одоо хэдүүлээ илгээж үзье. За энэ бодлогоо одоо харуул. Бодлого маань n тоон хэрвээ сондгоо авах юм бол 3-аар үржүүлээ нэгийг нэмнэ. Хэрвээ n тоон 2 одоо энэ n-ийг 2 туваагаад үлдэгдэл нь тэгтээ тэнцүү байна гэдэг чинь ямар ч тэгш тоог 2 дууссан үлдэгдэл нь тэгштэй тэнцдэг. Тэгш тоо үгүйг нь шалгаж байгаа. За тэгээд тэрв тэгш тоо биш. Тэгш тоо мөн байвал n-ийг 2 туваачна. Хэрвээ биш байвал n-ийг 3-т үржүүлээ нэгийг нэмчихнэ. Энэ бол n-ийнхаа утгуудыг шалгаалныг хүртэл нь үргэлжлүүлэл явж байгаа.